Сэрээрээ босоороо 111 дахь өдөр минь эхэллээ. За 111 дахь өдрөө лагер дээрээ сэрж эхлүүллээ. За ингээд өнөөдөр нэг жоохон сэрүүхэн өдөр байна. Өглөө босоод манай дүүгийн найз лагер дээр ирсэн байсан. Хамтдаа нэг өглөөний дасгалууд хийж бөмбөг шидэж жагаад өнөөдрийнхөө ажлыг эхлүүллээ. За өнөөдөр бол юу ч бодож санах юм байхгүй, уцаа салгаад лагер дээр өнжий гисэн. За өнгөрсөн хавар тарьсан моднууд маань гөлөглөөд сайхан байлаа. За хашааныхаа шар үсийг өнөөдөр сайхан татлаа. За харьцангуй өмнөх намар бас одоо сүүлд нь өвсөө тайрцсан хэрэгцсэн байсан болохоор бас гайгүй байна. За ингээд өвсөө тайрчаад октод маань гадаа сайхан тоглоод өнөөдөр бас сайхан байлаа. За өглөөгөр жоохон бороо шивэрж байсан. За ах эгч нар хүрээд ирсэн. Бид нар бас жоохон хөзөр тоглож жогоод. За манай гэрийн бахархал одоо болсон 16 эвэртэй манай сүвнэр буг маань би таадтай бас танилцуулж байна. За ингээд гэртээ шатан дээрээ бас дээсээ мартцсан байсан учраас шатан дээрээ сайхан 400 ингээд үсэрлээ. Гэхдээ дээснээс хамаагүй илүү хөл рүү бол орд юм байна. За ингээд охин бас дөөрэж хийж хагаад орой нэг 7 цагийн хавцаа хот руу гэрлүүгээ буцлаа. За маргааш бас сургалт давтлага хичээл орох зөндөө олон ажлууд байгаа учраас эрт орохоор шийдлээ. За ингээд гэртээ ирээд өнөөдөр жингөө лагер дээр бас нэлээд гурил мөрөл за идэж болохгүй хориотой хоолнуудаа бас нэлээд идчихлээ. За стандартаас бол нэлээд давсан хоол идчихлээ. Иймээс 13 минутынхаа гүйлтийг хийхээр шийдлээ. За ингээд гүүсэн гүйлтээ харсан яг л 13 минутаа гүүсэн байлаа. За ингээд оройнохоо сонголтын дасгалуудыг хийлээ. Лагер дээр бол үнэхээр тасархаа байна. Тэгээ болж игэл сул чөлөөтэй цаг гарвал амралтын өдрүүдэд лагер дээр өнгөрүүлж гэж бодлоо. Тэгээ эх 7 хоног бол нэлээд бороотой өдрүүд учраас хотод өнгөрөөе. За ингээд маргаашийн амралтын өдөрт нь амжилт хүсье. Ямар ч байсан энэ 7 хоног бол сайхан болж өнгөрлөө. За тэгээд маргааш уулзцаая.